За, сайн уу манайхан? Генетик өдөр хорон санаатан болчихвол яах вэ? Ярахаар бэлтлээ. Та нар маань энэ доор харагдаж байгаа лайк сабад ороод комент заавал үлдээгээрэй, бичлэгэндээ орцгоё. За, Mary Forest улсад болохоор 4 хаан байдаг. 1 хүн хаан, 3 дэгэн хаан, ойн дэгэн хаан, тэнгэрийн дэгэн хаан, мөн далайн дэгэн хаан. Хааны гэр бүлийн бүх гишүүд нь дэгнүүдийн хайрыг хүртэх дэгэн эзэслэл өгдөг. Тэд улсыг хөгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Тиара Mary Forest-д ирлээ. Далайг бол мэн хүн анхудаа л харж идэг. Ардаас нь гарч ирээд байгаа жижиг юмнууд нь далайн дэгэн шүү. Тиараг харсан дэгнүүд үзий адаад Филинэд бол зүг зүгээр хандна. Бүр дуртай гээд далайгаас үргэлжлэл тоглоомын гол дүр Айшла Перлонд гарч ирэв. Хоорондоо танилцахад ерөөсөө муу хүн шиг бол санагдаагүй. Гэхдээ Тиара өөрийгөө энд байхсгүй хүн шиг мэдэрч тэр хоёрыг орхиод хэсэг холддог. Ой руу явж яг өстөгөө мэдгүй сууж ягаад хэцүү байна гэх үед нь тэрнийг сонссон ойн дэгнэс түн дээр ирдэг. Ойн дэгнэсээс Тиара хайр хүртэнэ. Элиот ирээд гайхандаа. Учир нь ойн дэгнэс хүмүүс дуртай болдгоо байхад манай Тиарад эдэслэл өгчээ. Эргээд тэртэл Ако зөндөө санаа зовсон байдаг. Тиарагийн сэтгэл нь дэгнэсээс олж дээрдэнэ. Ако түүний хурдан ихнэрээ олгомоор байна гээд Тиара үсээ анцлуулад тэгсэн Акогийн үсний өнгөтэй цэцэг зүү игээхэд энэ үеэр цэхэр цэцэг байдгүй гэв. Гэхдээ аажмаар цэцгийн өнгө нь цэнхэр болдог. Ойн дэгнэсээр эзэслэгдээд цэцэгний өнгө хүртэл өөрчлөгдөв. Акотой бүжиглээд Ако үсээ анзалсныг нь хараад хитрхи хөөрхөн болохоор санаа зовж ийна гээл нэг хөөрхөн. Үсэндээ зүүсэн цэцэгчинч гэсэн зохиод үзэсгэлэнтэй байна гиндэ. Хатан хаан хоёртой Тиара танилцчаад Айшла хүрээд ирдэг. Тиара ороо цалдмаргүй байхад өөрөө хүрээд ирлээ гэж дотроо гомдлон бодостой. За тэгээд Тиара аимшигын Айшлагийн зочлоод Айшла мэдээч далайн дэгнүүдээр эзэслэгдсэн нэгэн. Усан доор амьсгалах шийд ашиглаж чаддаг бололтой. Тиараг маа дагуулад далайн үй руу улан орсон. Дүүрэл буцаад цай бэлдээд хийгээснээ Акотэй байж идэг. Тиарад их хүнд байгаа л да. Ардаас нь гарч ирээд илт харамлаж байгаа нь ч мэдэгдээд тэрэн намайг битгий орхих гэхэд Айшла хөөрхийн юм би энэ хоёрчин гэж боддог. Дараа нь ойн дэгнүүдтэй жигмэг идээд ойн дэгнүүд хаан ийшээгаа гэдлээс ахгүй юу? Тиараг маань дагуулад явна. Хаанагаа мэдгүй байтал ойн дэгн хаан дээр ирсэн байх шүү. Чи Тиара руу үз юм уу гэд намайг сама залгалгүй зүгээр Кейт гэж дууд. Манай ойн дэгнүүд чамд их дуртай байгаа бололтой. Чи их сонин сүнстэй юм аа. Бас дэгнүүд хүмүүсийг бодвол их чөлөөтэй, өөрсдийнхөө нэрийг яаж дуудуулахаа өөрөө сонгодог гинэ. Тиара би ч ихсэн дэгэн шиг амьдардаг болоосай. Хүмүүсийг уйдаг зүйл их хэцүү юм аа гэж бодсон юм гэдэг. Хариуд нь Кейт тайвшир ямар нэгэн зүйл болвол би чиний хүч болж өгье гэж амлана. Нөгөө талд болохоор Аква Айшлатэй цуг Тиарад өгөх үсний гоёлын тухай ярилцаж байх хойгуур нь Тиараг хамгаалж исэн хамгаалагч орж ирэв. Тиара Кейт хоёр ярилцаад хэдэн цаг өнгөрсөн юм бүү мэд Тиара хэрлээ гэсэн чинь ойн дэгэн хаан өрөөнд нь хүргэж өгдөг. Ако орж ирээд тэгээд ойн дэгэн рүү сэлэм долойтол чи Акост юм уу? Ийм залуугаас илүү би чамд тохирно гэд хэлээ тавьчив. Тиара болно дэгний хаантаа гэтэл Акост дэгний хаан гэдгийг мэдээд сэлмээ татна. Тиара Кейтийн нэрээр Кейт гээд Кейт явсан хойно Аква Тиараг тэрж байгаа л ястаа нэг хардаж байна гинэ. Мэдгүй Кейтийг нэрээр нь дуудсан болохоор одоо өөрийг нь бас нэрээр нь дууд гээд байгаа юм уу? Маргааш нь дэгнүүдтэй нийлж аваад торт хийгээд Аква Айшла хоёрт амсуулна. Тэгсэн яасан. Айшла хүрсэл торт бэлтцсэн. Элиот аль нь илүү таалагдсан бэ гээл асуутал өнөөх маань бодоод хариулдгүй. Оронд нь Кейт хаан гарч ирээд бодох юм юу вэ? Тиарагийнх л илүү гоё байна гэчээд явна. Аког бол бүр зүгээр үдэж байгаа юм чинь.
Орой болсон чинь Тиарагийн бэлуг одоо хүртэл идээл ээж байна. Уул нь чихэрлэг зүйлд Ако дургүй юм. Өдөр хэлж чадахгүй байсан шалтгаан нь Ашлаг сайхан ээжтэй байлгах. Тийм байлгаж яагаад баялгаас нь хүртэж улс орноо хөгжүүлэе гэж боджээ. Учир нь Ашлагийн сэтгэл санаа муу байвал далай хэлэгнэнэ. Өрөөндөө унтаж ясан Тиара цочис ирлээ. Зүүдэнд нь нас барахаас өмнө тоглоомноос үзэж байсан Аквагийн төрх байна. Хизээ болохыг нь мэдэхгүй ч тэр үзэгдэл нь Ако усран унаж Ашлатай хайр сэтгэлээ урагшлуулдаг хэсэг. Өглөө нь Акотай цай ууж агаад Ако Ашлагийн далай руу явна гэж байдаг. Тиара хичээж агаал далай руу битгий яваач гэв. Ако Тиара чи надад хамгийн чухал. Би далай руу өөр хүү явуулъя гэд бэж агаад Ашла гуруулаа цэцэг түгэр болно. Ашла цэцэг авах гэж ягаал хойшоо унлаа. Гүй энэ одоо тийм холоос ийшээ унахтаа яах вэ? Ако Ашлаг хамгаалаад өмнөөс нь усаа өргөлөрлөө унтж байгаа юм. Зүүдэндээ харсан тэрэл зүйл нь биеллээ гэж. Тиара уйлаад өрөөнийхөө хаалгаа түгччихнэ. Кейт ирээд тэр чамайг уйлуулаа юу? Хицээ байвал над дээр иргээд манай Тиараг хүчээр аваад явчих. Ако орж ирээд Дайны хаан авч явсныг нь мэддэг. Учир нь Дайны хаан шилжихдээ цэцгэн дэлбээ үлдээдэг дээ. Тиара би буцнаа надаар яах гэв гэтэл ор бэлдэж өгөөд ич дээрээ унтуулчихна да. Зөөд амар юм болж ах шивтэй тий. Кейт далайн дагнууд хүнээс илүү ядаргаатай. Тэдний холбоо хүчтэй. Адилсагдсан хүнэн асуудалд орвол далай тусаар бүдэгддэг. Заавэд тийм зүйл харсан нь бараг хэдэн зуун жилийн өмнө байхаа гинэ. Ако яаж очих замыг нь хайж байтал Кейт өөрөө хүрээдэрдэг. Би түүнийг авна гिचээд буцаад алгууллаа. Тиара унцаар л. Ингээд манай гинэт хорон сантан болчихвол яах вэ? Анимегийн part 3 дуусчихээн. Чамд бичлэг маань таалагдсан бол намайг дэмжиж лайк сабаа дараад комент үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн чамд маш их баярлаж байгаа шүү.